Түүхийн жимээр нэвтрүүлэг хуучнаар Сайнавын аймгийн Далай Чонхор ангийн хошуу буюу Алтан гадас одонд Завхан аймгийн Их ус сумаас энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Sanggin daday moran Sava halin emel tildise Sadad yawhin aragbi Sayhan hangam otagmi İçindurun olayım bilşer İkholun Түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Их ус сум Зулцгатай амны Буган чулуун хошуу хэрэгсүүрээс та бүхэндээ хүрч байна. Их ус сумд нийт 449 ширхэг түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэгдсэн байна. Тусгалгүй үргэлжилсэн өгөөлөхгүй бахин аргагүй үзэгсэнд сайхан муутагмэ Сайн байцгаана Түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Их ус сумын нутаг 4-р багаас та бүхэндээ хүрч байна. Та бүхнийхээ өмнө 92 настай буурай Жамин Сурангайг өрн оролцуулж байна. За энэ бол битүү угалцтай готлол. Тэгээд тэр 32 угалцтай гэхээр та энийг өөрийн гараараа хийгээд энэ нарийн оюутлыг бүгднийг нь өөрийн гараараа хийдэг гэхээр яасан уран юм бэ? Яаж хийж ийн? Яг хөө ингээд энэ угалцын яг хөвгтөгчөөр оюулт юм аа энэ угалцыг. За тэгэл ингээд угуулах оюух ингээд тавьчих ингээд уяасан шиг өөрөө л энэ угуулах муулнаа нэг бүгдөө энэ л. Ямар ч зугаанд нэг өгсөн. Бүх хүүхдүүдээ Монголд өгсөн. Монголд. Яасан уран юм бэ? Чамба ёо чэнэ бослын хоёр хүүхдэр ичи чамбагийн хоёр хүүхд ойлно юм бодлоо битүү. Аха. Энэ нас 32 угалцтай хотод байна тий. Тэгээ бослын нэг юм энэ 36 юм уу тий? 36 угалцтай. Тий. Та их уран юм аа. Ер нь хэдэн жил ингэж гутал уралж байна? Нэг 10 20-оосоо гэх юм уу зүгээр. Тэгэл товтол 20 настайгаасаа гэхээр чи одоо 70 жил. Одоо 70 жил гутал хийж байна шүү дээ, тийм ээ. Гутал энэ дээл хийн гэдэг. Гутал чи биш үү? За. Мэлээ явуулъя болгээл хий. Хүүхдүүдийн дээлэг ч гэсэн хийж байна. Гутал хийж чадхаа. Ямар уран. Их гоё юм. Уран хүн чинь ер нь одоо ч ховордчаад байна бас. Тэгээ намтын гутал уулуулах гал уулнаалах гал намайг яагаад хэлээ. Яг энэ үгүй бол сайн л одоо хүртэл хийгээл нодны хүртэл хийгээл яасан нэг юм. Тэгээ энэ жил юм байна. За баярлалаа танд. Ийм сайхан уран ийм өндөр настай эмээтэй уулзсандаа их баяртай байна. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг төвшүүлье. Ингээд Явсанс руу ахлагчтай одоо түүхийн жимээр нэвтрүүлэг хийж байгаа багийн хамт олондоо манай суман дээрж ажиллаж байгаад нь маш их баярлж байна. Ингээд манай орон нутаг судлах танхим маань одоо 2012 онд байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ингээд энэ жил одоо сум үсгэн байгуулагдсан 95 жилийн ойтой холбогдуулаад энэ орон нутаг судлах танхимд маань одоо 3 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангаас 3 сая төгрөгийн жижиг засварыг хийсэн байгаа. Ингээд одоо орон нутаг судлах танхимаа тогтжуулсан юм аа. Мөн одоо энэ жил орон нутаг судлах танхимд маань сум үсгэн байгуулагдсан 95 жилийн ойтой холбогдуулаад манай сумаас төрөн гарсан одоо хөдөлмөрийн баатарууд одоо сумын алдартнууд маань алдартнуудын үр хүүхдүүд маань болон эцэг өвгдийнхээ булан нээсэн байгаа. Мөн одоо 1996 оны төгсөгчд маань одоо ойнхоо хандив болгоод энэ сумынхаа орон нутаг судлах музейд одоо 80 ширхэг алдартнуудын болон байгалийн
зургийг ингээд 3 сая төгрөгний өртөг бүхэн ийм зургийг бэлгэлсэн байгаа. Ингээд энэхүү танхимыг маань тогтжуулахад хүн тусалцаа үзүүлсэн одоо засаг даргын 5-ын газрынхан энэ одоо булан байгуулсан сумынхаа иргэд нийт иргэдтэй одоо маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. Үзэгсэлд сайхан муутагмэ ижил дөрмөлийн урсгалтай их олонотагмэ ичи цэнхэр хангаймэ Сардаг өндөр уландан сарлагийн бусан доошсон санахгүй байхын аргагүй сайхан хангайнууд Ухааныг их улс сумын ашрамжаалан хийдэн 1991 оноос хойш одоо нөө хүртэл үйл ажиллагаа хийж байгаа. За ерөнхийдөө бол манай хийд маань болохоор сумын ард түмнийхээ төлөө буйны ном хурдаг. За ард түмнийхээ одоо эрүүл энх ажил амьдралын одоо сайхан байхын тухайд шиний 8, за шиний 15 битүүн гэсэн ерөнхийдөө сартаа нэг 3 удаагийн хуралтай. Ижил бичээр их олонотагмэ ичи цэнхэр хангаймэ ижил дөрмөлийн урсгалтай Түүхийн жимээр гээд өөрөө чинь хөдөлдөг энэ нэвтрүүлгийг би бас нэлээд ажигладаг л да. Тэг бас гоё нэвтрүүлэг. Өөрөөр хэлэх юм бол энд одоо Монголын л байгалийн хонгон төрх, тэгэл монгол хүний зан заншил, Монголын түүх, соёлын дурсгалт газрууд гээд монгол хүний мэдүүл зохих хэвээр нэг л одоо ийм зүйлийг эрхмэлж яваа нь бол харагддаг. За энэ бүхнээс харахад бол би нэг бас хэрэгтэй юм да гэж ингэж бодож ирсэн. Тэгээ харин санаанд өгөх тохиолдолд одоо хоёлаа бас уулзаж манай одоо миний өссөн төрсөн сумын минь тухай нэвтрүүлэг хийх гэж яваатаа шин таарсандаа би их азтай байна гэж өөрийгөө хөвдөө бодож байна л да. Ягаад гэвэл энэ ч одоо бас нутгийнхаа зам болон өсөж төрсэн газрынхаа өвөг төгшөд одоо ирээдүйн хойчин залуу улсын нөхөнд бас нэг Завхан аймгийн их улсын тухай Монгол улсын хэмжээнд хүргэнэ гэдэг бол том одоо боломж том хөвзөө юм л гэж ингэж харж байгаа. Би яг өөрөө Завхан аймгийн их улсын одоо уугуул иргэн. Миний одоо өссөн төрсөн нутаг бол Завхан аймгийн их улсын гэдэг тэгэхээр одоо 68 онд шиг санаж байна одоо 2 сум нийлсэн. 68 онд одоо Зарт Хуйгт гэж 2 сум байжгаад эдрийн голын хайдлуурт 2 ингээд 69 онд манайх одоо анх шинэ сум байгуулагдахад Зартаас нүж очижсэн. Миний төрсэн газар бол Зарт гэдэг. За ер нь бол солготын даваа уруудаад ингээд цэцүүхэн амар уруудахад бол тэгээд нэг хүний сэтгэл уужарна гэдэг нэг үг байдаг штэ. Үгүй нэг л тийм одоо сайхан ерөөсөө нэг тэр үеийн хөвшөд төс буурлууд одоо өргөж бодогддог. Тэгээд бас машин дотор одоо манай жолооч надад тавьдаг хүмүүсүүд миний яриаг бараг чэйжилсэн байдаг баг. Тийм хөвшин байсан, ийм хөвшин байдаг байсан, тийм сайхан хөвшин байл. Энэ нутаг тийм байлаа гэл ингээд өгүүлж явдаг. Тэг хүний амьдрал гэдэг өөрөө эргээд бодоход богино юм. Саяхан л одоо би тэр голд очиход манай тэгэл тэр хөвшөд буурлууд тосож уулзаад л хотын сэн сонсоол тэгэл хөвчүүд манай нутгийн хөвчүүд ингээд аан аав ярьсан ингээд юм сайхан хөвчүүд байдаг байсан. Одоо бол ингээд тэр хөвчүүд бүгд лороогийн мөнгөсөө үзүүлсэн байна да. Би өөрөө айлын одоо 13 хүүхдийн хамгийн том нь. За миний аав бол Ядам Сөрөн гэж хүн байж байгаад одоо хэдэн жилийн өмнө мөнгөсөө үзүүлсэндээ Дамнигийн Хаярва гэдэг болсон нь бол яг хөөр манай ээжийн аав, манай одоо нагц өвөө аав юм уу. Ингээд бид айлын том ууган хүү нэг гал дээр гарсан галзээ гэдгээр нь бол манай ээжийн ах нар
одоо эгч дүүнэр нь бол намайг одоо дамдингээ тэр өө аваараа өглөөд ингээд аваад үлчихсэн. Манай аав ээжээр ингээд бас одоо залуу хүмүүсүүд учраас одоо юм хэлж чадаагүй гэж ярьдгийн тэр үед. Тэгтээ тэгэл нөгөө дүүнэртэйгээ хамт өдөөч нэг очдөг одоо юу төвч нэг байдаг. Ингээл өссөн олуулаа. Бид одоо 13 учраас биш айлын том учраас ингэж өссөн. Манай ээж аав хоёр бол насаараа л одоо малын дэргэд байж бид хэдийг өсгсөн. Одоо эргээд надад санахад бол нэг юм л юм байна. Ээж аавын хүмүүжил гэж хүнд айхтар юм байна л да. Би миний 13 дүүнэр 12 дүүнэр төрөөс 11 байна л да. Ингээд эргээд дүүнэрийнхээ ажил амьдралыг хараа явж байхад бол за одоо нэг ажиллал унтшаал хөөгд нэг одоо сургууль соёл хөөцсөн алга. Гэхдээ бүр амьдрал ахын ялтаа бараад одоо хэн нэгний доотлолд ороод бас туслаад дэмжлэг өгч гэж байгаа ч юм алга. Бүр одоо цадар дахиад хөрөнгө санхүүгтэй бас одоо энэ тэмдгүй одоо янз янзын өмчөрөнгөтэй болоод авч байгаа нэг нь ч алга. Ямар ч л байсан нэг хүний зэрэгтэй. Ингээд бүгдөө л өөрөөсдийнх мөрөөр амьдрал аваад явж. Энэ бол одоо аав минь том сургаал гэж боддог. Манай аав бол өсөд юу гэдэг вэхээр ингэдэг л байсан. Өглөөр тусчээ. Нэгийг үзэн. Өөрсдийнхээ амьдралыг хин нэгнээс битээ одоо хамаатай гэж ойлго. Өөрийнхөө амьдралыг л аваад яв. Хин хиндээ нь олон хүмүүсүүд бие биендээ битгий гавлж. Тэгтэл амьдрал болдог гэж. Одоо ингээл харж байхад бол миний одоо нас үүдч бас ерөнхийдөө бол одоо бас л нэг залуудаа орохгүй шүү дээ. Тэгэхээр чинь эргээд дүүнэрийнхээ амьдралыг харахад бол аав энтэй сургаалын дагуу л явж. Тэгээ би баярлагдав. Үнэхээр одоо ийм одоо бас сайхан газар төрж өссөн тийм одоо ачтай үеинтэй аав ээжтэй болсон доо. Миний ээж бол одоо байгаа. Зундаа өвөлдөө бид нар нэг дарханд авчирч өвөлж үлээ. Тэгэл одоо өдөд чинь хавар сэтгэл нэг игэлзээлэрээс нутаг явна гэсээр байж байгаа. Тэгэл нэг 5 сар гаргаал нэг 6 сар төхөөлөл ингээл нутаг уцдаг. Ийм ажилтай. Одоо маш хөнгөн шингэн хүн манай ээж. 10 одоо 3 хүүхэд төрүүлж өгсөн хүн гэд бол одоо би хүмүүсүүдэд хэлдэг. Бараг л одоо манай ээж бол ээж нь болсон дээрээ гүчигээл ирэхээ гадаа гөөгөөд яхал жишээтэй. Тэгэл жилээс жил тарж яхад ээж маань бол бас тэгэл хүнийг нас гэж хөдөлгөөн удаашрдаг юм байна. За тэгэл бас амьдралд нөгөө зовлон жаргал хоёр хосолдог болсон хань тэрийг хослохоор бас сэтгэл зүй сэтгэл санааны хувьд бас зарим тохиолдолд нэг тиймэрхүү болдог гэж бодогдтол юм. Тэгвэл одоо яаж ээж байгаад нэг ээжигээ нэг сайхан аятайхан зөв асраад нэг ээжтэйгээ хамт ус нэлээд хэдэн жил явах юмсан гэсэн бодол өөрөө ирэхгүй л хүнд төрд юм байна да. Манай нутгаар яхаа арга байхгүй л их уулсын одоо орон нутаг гэж хүмүүсүүд нэрлэдэг л дээ. Өндөр уулын одоо ийм газар байдаг. Үнэхээр одоо ингээд цэлгэр уудам талтай энэ гов хангаа одоо тал хээр нутагтай харьцуулаад үзэх юм бол яхаа арга байхгүй л одоо давчхан уулын завсар байдаг юм л нутаг. Тэгээ бага байхад бид нар одоо эдрийн голын хөвөн дээр л миний багнаас өнгөрчтэй. Өдөржин эдрийн голын хөвөнд одоо бид нар усанд ороод хэлсэн дээр хэвтэйл. За тэгэл нөхөр тугал гэж нэг орой өглөөдөө нэг жоохон бижигнэл. Тэгэл завал гаруул эдрийн голын усан дотор өнждөг байсан. Ер нь хүн гэдэг юм лээ нэгэд одоо сургууль төгсөж ирээд би чинь дарханд 86 он дээр байсан да. Нэг эхний нэг 4-5 жил би нутаг яваагүй. Тэгж жагаад нэг нутаг явах боломж гараад нэг нутаг явсан. Солонготын давааны ороо дээр гараад ирэхэд бол аргагүй л одоо нөгөө хүний хоолой чичэрнэ гэж баг одоо тийхэр болдог нөгөө нутгаа санддаг юм билээ. Хөлмөс гарахаар. Тэрийг би их санддаг. Тэгээ тэрнээс хойш одоо нутаг руугаа их явдаг болсон доо. Тэр нутаг руу явах болсон шалтгаан их учиртай. Манай хоёр дахь хүүхэд одоо манай охин төрж гисэн ингээд тэгээ энэ дархан залуучууд театрт нэг концерт үзсэн юм аа бид нар. Одоо хэний ч үлээ. Тэгээд нэг ээжийн тухайд болсон чинь би одоо нулимс гаргаад. Тэгсэн манай охин одоо миний нулимсыг арчаад ээж аав одоо ингээд уйлдсан байна. Хөөхөө миний аав уйлчихэд ингээд миний нулимсыг арчсан. Тэгээд тэрнээс хойш нэг ээжтэй очиж юмсан гэсэн бодол төрж. Тэгээд тэрнээс хойш нь одоо ч жилд бол баг 2-3 очин дөө. Тэгээд улмал одоо нутгаар байгаагүй юм хандлагатай л болдог юм байна. Хүмүүсүүд нэг хэлэхэд зарим нь бол гайхдаг. Нөгөө амьдтай биений хайрлаа гэж нөгөө дашуулгын хэлсэн одоо ерөө нарах дашуулгын сүг байдаг. Яг тэрэн шиг хүн ингээд амьд зэрүүн
зүгээр байхдаа бие бинийгээ илдвэр л илдвэлж магтах нэг нь магтааж, муулах нэг нь муулж ингэж байдаг. Тэгтээ ер нь энэ настнуудыг хайрлна гэдэг бол үнэхээр бас их чухал юм байна шүү. Эцсийн дүндээ одоо ер нь энэ настай хүмүүсийн туулж ирсэн амьдралаас юм сурна гэдэг үл хүний амьдралд асар хэрэгтэй зүйл байд юм байна л гэж ингэж л бодогдож байна. Одоо ч ингээд их улд очиход бол таних настай хүн бол сөөрсөн байна. Хүн чинь нэг өөрөөсөө доошхыг бол бараг тань хайвчдаг юм байна шүү дээ. Өөрийнхөө үе буюу өөрөөсөө дээшээ бол таньдаг. Тэгээч одоо би бол бүр харьцангуй залуугаараа нөгөө сургууль соёлд яваад нутгаасаа гарсан болохоор бол бас л тэгэл таних хүн багсаал байдаг болсон байна лээ дээ. Бид нар одоо бас нэг энэ тэр нутгаас л гарсан сэхэтнүүд юм да. Одоо манай энэ өдмөрийн хамгааллын төрийн нэрмжийн дараа өнөрөөр би урт насн гээд одоо Улаанбаатар нийслэлийн загсчийн албанд ажиллаж байгаа нэг залуу байгаа. Ингээ бид 3 нэг нутгаараа очиж. Тэгээ би бол одоо өнөрөөр битэр чинь одоо бас яг нэг нь одоо төрийн нэрмжийн дараа нийгмийн хамгааллын яамны нэг нь хурлын гишүүн гээд ингээ нутгийн зам олонтойгоо уулзсан. Сүүхийн баригад дээр одоо уулзах зохион байгуулалт маш их хүн ирсэн л дээр зарц зүг хоёроос. Манай тэр хоёр багш хоёр харьцангуй хүн ихтэй. Тэгээ тэдний хүссэн юм бол ерөөсөө одоо өдөөний хинжин дээр бүх мориндоо л сүрхээ шүү дээ хайртай. Одоо манай нутгийн бол одоо юм алдартай олон бөхчүүд байдаг. Энэ одоо 21 оноос хойш төрсэн бөхчүүдээс хэвлэн Дамбуу зан гэдэг хүн л одоо манай нутгийн яахаар багхгүй одоо манай энэ Солонготын давааны наадлын дунд зүг хийхний хүн. Энэ хүний одоо нэг өчөө дурсгалыг босгоод тэгэд энэ хавьд бас нэг жоохон юм үйлчлэгээний маягийн одоо нэгэсэндээ нэг жоохон хоол ундны газартай дэлгүүр савтай болгоод тул ажлын байранд хэрэгтэй юм уу нутаг оронд хэрэгтэй бас одоо ахиж одоо бүх их төрх юм байна гэдэг ийм сандлыг бид урд тавьсан. Тэгээ бид гур хоорондоо ярьжгүй яхаа одоо гуруулаа нэгэнт одоо бас энэ нутгийн буйнаар одоо өдий зэрэгтэй уулсууд байна да ингээд хэдүүлээ бас энэ үнийг нэг босгочихё гэж тэгээ тэр хөшөөг одоо босгосон хэдэн жил тэгээд бисрэг наадам хийсэн гэх юм уу? Мундаг наадам хийсэн шүү дээ. 5 насны одоо насны төрлөөр хүүхдийн барилдаан зохион байгуулж тэгээд нэг даагууралтуулж бүгдөө тэр чи бай шагналан томоо даахтай. Тэг ер нь баг тэнд ер нь баг 100 гаруй хүүхэд барилдсан шүү. Маш олон хүүхэд барилдсан. Их ч гоё одоо наадам болсон доо. Зураг хөргөн одоо надад бийлд сайхан наадам болсон. Тэгээд тэрэнд одоо нутгийн зам олон жоохон одоо сэтгэл одоо бас ханамжтай байсан бахаа гэж ингэж бодож байгаа юм. Тэгээд манай сумч нь бас одоо лам хуурга ихтэй гээд тэгээд манай захны одоо ялгуусан нутагт маань бол бас тэр далайчин уран гашууны нутгаар ингээд нэг юм бод суурга босмоор байна. Ингээ шаардлагатай гэдэг. Бас бид гурав бас нэг дэм тус болоод ялгуусан нутагтад дэм тус болоод их олон уртлын одоо тэр гүрний уртлын толгой тосон зингэлийн тэр улаан толгойн шилний саатал хоёрт нэг юм бод суурга босгосон. Ингээд энэ бидний одоо хийсэн юм гэвэл энэ юм. Тэгэхдээ хамгийн гол нь бол нутагтаа хүн ер нь юм хийсэн гэхээсээ илүүтэйгээр ингээд одоо адилхан л энэ Монголын нэг газар амьдарч байгаа бол нутгийнхаа нэр аав ээжийнхээ нэр нутгийн хамт олонхоо чихийг халууцуулахгүй байх. Ямар ч байсан одоо тэр Захмун аймгийн их улс сумын иргэн одоо уугуул Хангэрва гэдэг хүн ийм ажил төрөлтэй ингэж явна гэж сайнаар одоо нэрээ дуудуулж явхад л нутгийн зэн олон баярлдаг л удаа гэж би боддог юм. Тэр дундаа одоо манай удам сударт бол одоо төрийн алба гэх юм бол алба хашиж исэн хүн гэж нэг айхтарлан байхгүй. Гэхдээ их сонирд үгүй. Манай их улс сумыг нэрлсэн одоо уул бол яг манай аавын өвлж юм да. Аавын өвлжөөний тэр тасархаан өвлжөө гээд яг одоо зүүн талд нэг том дөнгөхөр харих юм. Би тэрийг их уул гэдэг. Уул. Тэр уулаар нэрлсэн. Анхны одоо сумын даргаар нь манай аавын аав Буянбат гэдэг хүн одоо сумын даргаар томилогдож хурал хийж байсан ийм түүхтэй юм л. Тэгэл тэрнээс хойш одоо дараагийнх нь манай хотод одоо виз алгаж төрийн албан хаагч болсон юм л дээ. Тэгэхээр бас энэ чинь юм учиртай л үүдг юм байна. Ямар ч байсан одоо ингээд тэр засаг дарга гэдэг юмыг манай аавын аав анх авч исэн одоо хийж исэн бол би бас Дархан уул ангит нэг засаг дарга гээд албыг одоо 8 жил хашсан юм л дээ. Тэгээд одоо улсын хурлын гишүүнээр чинь 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ төрлийн одоо сайхан албанд бас нэрээ бодож хайдаан ажиллах юмсан л гэж ингэж л хичээж яваа. Нэгэндээ энэ тэзүүхийн голд бол ядам сөрөнгийн хүүхдүүд гээд
За ямар ч байсан ядам сөрөнгийнхэн гээд одоо нэг сөрөг талаас нь ярих юм бол за би гарахгүй бол удаа л гэж бодож байна. Гарахгүй баг. Ерөн зүгээр олон хүүхэдтэй мундаг ажилтай хүн байсан гэж хэлэх хүн бол за ер нь баг дийлэнх нь байгаа. Их ажилсаг юм хүн байсан. Олон хүүхэдтэй мөртлөө айхтар хүүхдүүд нь дэгтэй журамтай гэж. Биднийг жоохон байхад ингээл одоо гаднаас эндээс хүн амтэн холоорын хүн ирэхэд бол манай аав ерөөсөө бидний бүгдийг хөөгөл гарчдаг. Хүний ам руу орчих гээд хүний яриа сонсоод гар таанар гэдэг. За өглөө бол одоо маш ихт босгоно. Ерөөсөө уулаараа нар тусгаас өмнө том жижиг нэлхнойт ингэхгүй бүгдийг босгоол дээлийн нэмсүүлэл бүсээ чанга хүслгээл бүсийн чанга хүслгээл гэрийг аяанд гаргах чинь. Тэгээ нөгөө 100 тойрсон өөр өөрсний оногцсон нөгөө модон такштай өрөм хусам гэж бид нар ч нэрлдэг байлаа шүү дээ өрөм хусам гэдэг. Нэг ийм дөрвөлжин өрөм тэгээд нэг жоохон догооны хусамтай. Тэр өөрснөө аваад тэрийг нэг идэж аваад тэгэл оногцсон ажилдаа туулаа хурган хургаа хонь одоо юу туулаа хургаа хоньо тэгэл алил нь хин хариуцах хэрэгтэй тэрийг нэг хариулах нь хариулаад туухан туугаал ингээл гараад явдаг нэг ийм л ажилтай. Зүгээр манай аав бол одоо ингэ бодоход бид нарыг ном эрдэм сур гэж одоо эрдэм номтой хүн бол гэж бол тэр хүн их ярьдаг байсан. Яг үнэ хэлэхэд бол зүгээр амьдралын ухаантай болохгүй бол асар их ярьдаг байсан. Ягаад гэвэл өөрөө бас залуугасаа өнчөөрөөсөн хоёр дүүтэйгээ өнчөөрөөсөж амьдралаа авч явж бас хүний дайтай амьдрал бий болгосон, бий зохиосон хүн учраас битэгдэг байсан болов гэж боддгийг. Амьдралынхаа тухай ярихдаа аав нь бол бас л Буянбат гэж хүн бол нэлээд одоо тийм ядмаг амьдралтай байж байгаа л айлд малж байгаа сүйдээ бол тэр суманд нэлээд одоо чинэлэг хүн айл болсон байд юм байна лээ. Тэгээ манай аав бол бас л одоо хоёр өнчөндүүтэйгээ үлдээл 10-аас доош настай хоёр өнчөндүүтэйгээ үлдээл тэгэл одоо бидний өнөөдрийн энэ амьдралыг зохиох бүх суурийг тавьж өгсөн. Тэгэхээр яахан арга байхгүй биднэрт бол тийм суур хүмүүжил байгаа л да. Энэ бол одоо аав юм ээж юм л буюу. Залбирдаг бол одоо яахан арга байхгүй л одоо цагаан уул минь одоо отгон хайрхандаа жил хүн очдог. Тэгтээ одоо статерттэй очин бас энэ хайрхан гээд монголчуудын энэ уул усаа дахиж үддэг энэ заншлыг бол би улам их одоо өргөн дэлгэр болоосоо улам утга төгөлдөр болоосоо гэж боддог. Энэ байгаль дэлхийг одоо дахиж шүтэж бас байгаль дэлхийг онгон дагч нар нь байлгах гэж эцэг өвгдийн минь олон зуун жилийн тэртэнээс өртөөжилж ирсэн ийм сайхан уламжил. Тэгээд ч яг манай хайрхан бол өөрөө монголчуудыг таадаг одоо том хайрхан учраас энэ хайрхандаа их залбирдаг. Тэгээд би нутгийн зам болон одоо захныхантай уулзах, захны янз бүрийн уулзалтанд орохдоо одоо миний хэлдэг нь бол ерөөсөө л одоо энэ цагаан уулынхаа аюул дээр явж байгаа та бүхнийхээ одоо нэр хүндийг нэг хугалчихгүй явахыг л хичээж явна да гэж хэлэх их дуртай. Тэгээд их уулын одоо тэр дундаа би одоо захны их уулынхандаа бол үнэхээр одоо өгөр хэлхийн аргагүй баярлж явдаг. Түүхийн жимээр гэдэг нэвтрүүлэг бол сэтгэлийн нэвтрүүлэг юм. Энд бол өнгө байдгүй 50,000 км жолооч хийж байна. Тэгээ хөтлөгч хийгээ найруулагч хийгээ яваад байдаг. Ийм сайхан бас байх ёстой нэг ийм орон зай байсан ийм замаар би явсан. Энэ нэвтрүүлэгт хамтран ажиллагч арга болсон гэдэг бол түүхийн жимээр нэвтрүүлэг үзэн суугаад бүх монголчуудын хамнаас бас тань дахин баярлалаа гэж хэлмээр. За ингээд би бас өөрт чинь амжилт хүсэх гэж байна. Эмэгтэй хүн тэгээд одоо энэ гоё ажлыг эхлүүлээд тэгээд энэ олон 100,000 км энэ замыг одоо өөрөө жолооч заримдаа одоо бордюсер тэгээд одоо заримдаа сэтгүүлч ингээл бүхэл төрлийн ажлыг хийгээд явхад бол баггүй бэрхшээл байгаа. Гэхдээ энэ бэрхшээл бүхнийг өөрөө ингээд өөртөө яриа суухад бол бэрхшээл гэж хардгуугаараа онцлогтой юм бэл. Энэ ажлаас яг таашаал авдаг чинь харагддаг. Тэгээ хамтран зүтгэж байгаа өөрийн чинь ажилд тусдын болж байгаа бүхэл хүнд л одоо сайн сайхныг хүсье. Энэ бол бас одоо монголчуудад олдох ховор боломж. Энийг хүргэх гэж зорж юу энэ эмэгтэй эдний багийн хамт олонд хаанч явсан монгол түмэн тусдын болоорой гэж би бас хүсэж байна. Ягаад гэвэл энэ үнэхээр сая өөрөө ярианыхаа ихэнд хэллээ л мөнгө надад хэрэггүй маа үннийг л зөвхөн өгүүлэх гэж байна гэж. Өнөөдөр үннийг өгүүлэх гэдэг бол хамгийн чухал. Байгалыг байгаа гарна, хүнийг байгаа гарна, түүхийг байгаа гарна, тэ энэ түмэнд хүргэнэ гэдэг бол өөрөө энэс илүү үнэн гэж хаана байх вэ? Тийм учраас энэ үннийг Монголын ард түмэн мэдэж их дэлхий, их байгаль, их нутгаараа бахархаж явах болтугай гэж ярив доо.
Сава хайлин эмэлтэлдсэн Саваад явахын аргагүй Сайхан хангай мутагми Эчин дөрөн улын бэлчээр их онотагми Сайн бацгаана уу Түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн их улс сум Зардаг багаас та бүхэндээ хүрж байна. Зардаг багийн өндөр настан цэрэнд орж байгааг зочин амиртай урьсан байна. Хол би барилгын даваад энэ хоошо баян чивсгүй энэ тэнд олон хүн өдөр барилга барьсан би. Ямар барилгууд байна? Оо чулуун барилга том чулуу одоо миний нэг зээ мэднэ баян чивс одоо их том одоо нэг 30 орн байт өргөж 15 6 чулуун барилга үүтэй Дандумбатар дараа манай нэгдлийн даргаж намайг үүтэй орон үнтэй үүтэй би чи талуудаа хатууш байсан юм октод оожж маажуулч байсан та. Дээр үт одоо түүхээр улс би ч одоо дээр хуучуудыг таньж байл шүү дээ. Энийг хүмүүс над ярьжсэн энэ арчанаас гангасаар нүргэж байсан. Шинд одоо нэг гөрөөчнийг согоо буудсан байгаа юм л да. Тэгээ хатан цаашаа ширгөөчөд наашаа ширгөөчөд хоорн очсон. Хоёр цуцгч явсан байсан. Тэгээд өрөөч ирнээс нэг бөөний сэлцгөө авсан юм лээ. Яг гаалтаа хийтэд гэмээр тамхи татчихсан. Дээр энэ явган хятад иржсэн ч та. Энийг хат үзээд ави өндөрүнээр тэгээд тэр өрөөч өнөө чум удлаа тийм түүхтэй хэр өгцсөн байгаа. Харин дахиад өмчгөө завчин тэгээд хөндөрнөөс өгсөн. Тэгээд тэр хожаа аваад утгаар гоёо ингэж огцоо нөхөр ингэж дуусан сэвгүй жилдээсэн. Тэгээд өрөө дахиад олоогүй юм гэсэн. Би тэрийг сурулжаад нүрийн мэднийдээ энэ хоол миний тренер дүнэр байгаамда хөлийг таадар би тийм эрдэмтэй байна шинээс хатаавал болох уу гэж мэдэх юм гомол та тийм ээ. Манай энэ телевиз бол нэвтрүүлэг Түүхэн жимээр гэдэг нэвтрүүлгийг 4 телевиз гаргадаг. За тэгээд дэлхийн монголчууд бас үзэн. Та ингээд завханчуудаа, их уулчуудаа, дэлхийн монголчууд хандаж өрөөлийн сайхан үг хэлэх үү? Тийм одоо энэ настай би юу ярих вэ? Их уулчуудаа одоо сайхан ивжэнэртэй сайхан амьдрахыг хэлээ одоо их л ив тэмцэнтэй байвал болно тийм ээ. Одоо хамгийн гол юм одоо ирэх дээр дөрөв их л ивжэн найрамдтай байх юм бол болно. Нэгтэй энэ сайхан бас очроо өтгөнгөрээр дараа ордог. Цагаан бол манай бас нутгийн зам бол шатган бас ашиг уйна хайрлж бидгээс идэвхтэй явж байгаа. Энэ үеэр бас энэ голынхан маань бас мал аж ахуй нас өсөж тийм ээ. Манай нас энэ сайхан цагуулга войнер өдөр бас үдээс хэрэгтэй бас амьдарч байгаа бас энэ нь тэгээд бас бүхэн өсгий гэж ярдгийн цагааллыг дээрвээсээ ордолт нь 3 босоо мод байсан тэр нь унснаас хойш бүхэн бас жаахан юу дараатч гэсэн ярьдیں۔ Манай сум хөдөөж хүн 5 баг. Сумын төв нэг баг нийт 6 багтай 1714 өрхтэй 6348 хүн амтай аймгийн хэмжээнд л улаастай сум тосон цэнгэр сумын дараа ордог. Улсын хэмжээнд ер нь 5000-аас дээш хүн амтай 28 сум байдгийг хэлээ. Тэрний нэгт ордог томоохон сумтай. За бид Завхан аймгийн их улс сумын хоёрт багийн нутаг 19-с 20 дугаар зууны ихэнх үед байсан хоёртын хүрээний туурин дээр ирээд байна. Энэ хүрээ бол тухайн үед их том хүрээ байсан гэж ярьдаг. Энэ хүрээний их багш Хамбулаам нь маш эрдэмтэй хүн байсан гэж нутгийн ард түмэн ярьдаг. Нэг удаа богдод очиж мөрөгжээ. Тэгэд богд аяг усанд алд загас багтыг сони юмаа гэж хэлсэн байгаа. Тэр ямар учиртай вэ гэхээр тийм хөдөөний жижиг хүрээнд ийм их эрдэмтэй лам байдгийг сони юмаа гэж тэр хүн үнэлжсэн байдаг. За бид нар Завхан аймгийн их улс сумын нутаг хоёр багийн нутаг Тахилт буулга гэмээр газар гэдэг. Энэ буулга бол мөнхийн буулга. Хүний дотор эрэхт нь маш сайн. Үйл зөнгөөс харс орчод ийм болог байгаамаа. Тэгээ манайхан Тахилт буулга гэмээр дахиж шүтэж энэ буулгаас ундаал ирсэн юм арт түн байгаа. За бас нэг сонин түүх ярихад энэ 1981 оны хавар тухайн үед Монгол улсын ачин цол авсан байсан Батбаяр ачин маань манай энэ баг дээрж барилдаан зохион байгуулад энэ чулууг өргөж авчирж энэ булгын дахид тавьсан байд юм аа. Энэ Батбаяр начны өгсөн чулуу ийм учиртай юм байна. Ичи зинхэр хангаймэ
сүр төгсгөлгүй үргэлжилсэн Сайн байна. Сайхан зусч гинэ үү? Сайхан. Энэ жил бороо хур ямар байна? Зуншлаг ямар Оо байна? бороо хур сайхан. Зуншлаг маш сайхан байна ер нь. Дулаахан. За. Тийм байна. Танаа нутгуудаар урд багуудаар явчаад одоо энэ хоёрт багаар явж байна л да. Их сайхан хангаа байна, сайхан нутаг байна. Ямар яриа хөстөө сайхан. Тийм танах та бол энэ сумдаа багийн эмч хүртэл хийжсэн, багийн дарга хүртэл хийжсэн. Анх одоо говьлтаа хамгаахын дундыг төгсөөд иржсэн тэр үеийн иргэд дурсал. Тэр үеийн эмч нар одоо үеийн багийн эмч нарын насар их ялгаа байгаа юм шиг санагдтыг. Хэцүү бас жаргалтай үе нь юу байсан бэ? Тэр үед одоотой адилхан техник механикийн соёл ингэж их хөгжөөгүй байсан. Тэ. Ерөөсөө моргон жил дуудлаганд явна. Өдөр гэхгүй, шөнө гэхгүй, застай хамаатай хамаа байхгүй. Ерөөсөө хизээл бол хизээ нэг мор аргамжаад юм уу тийжээгээд тэгэл тэргээр дуудлаганд явдаг. Энэ их том багт чинь ганц эмч байдаг байсан. Одоо 2 эмчтэй. Таны моциклоор хүртэл моциклоор явдаг байсан. Моциклыг бол би жаахан мороор явах хэцүү юм шиг санагдаад ер нь моцикл онд сурыг моциклоор ажлаа амжуулвал дээр юм уу гэж моциклоо онд сураад. За. Тэгээ олон жил унсуу би моциклыг. Одоо ч моцикл унаад одоо малаа хариулаад явж байгаа. Тэр үед одоо тэнд ажиллаж байх үе чинь хамгийн сайхан үе нь юу байсан бэ? Тэр үед ажиллаж байх хамгийн сайхан юм хүмүүсийн хоорондын нөхөрлөл маш сайхан байсан. Нэгэнтэйгээ харьцаа хоорондын тэр үеийн хоорондын хин нэг ихэстэй статус бүх юм нэгэ хүндлэх, хайрлах тэр л их сайхан байсан. Хэцүү юм уу? Заримдаа гонигддаг байсан үе байсан уу? Байсан. Хүүхэд очил сургууль суух болчоод хөдөө багийн эмчнэр чинь олдохгүй шүү дээ. Тэгээд багийн эмч олдохгүй болох төр чинь хүүхэд сургууль суулаа гэд сумын төв орох ирэх байхгүй. Хүүхдээ би хоёр том хүүхдээ хоёулангийн 4-р анги төгсөөлөө сургуулиас гаргасан. Ажлаа хийж амьдрахын тулд. Өнөө хүүхдүүдийн чинь төр оруулчих дээр чинь харах хүн байхгүй, гэрээрээ орох болдог. Тэгээд тэрийг ерөөсөө асуудал гэж үзээгүй. Тэгээ харин сүүлийнхээ би 5 хүүхдээ 3 хүүхдээ сумын төв орж тэр хоорондоо би багийн эмчээсээ гарсан байсан. Тэгээд 3 хүүхдээ сумын төв орж сургууль соёлоор явуулж тэгээ бүгдийг одоо тус-тусд нь гаргасан да. Таныг бид нар хоёрт багийн нутгаар явж байна л та одоо. Буугаал мордож байгаа мөртлөө таныг зан сайтай, эдээ сайтай гэдгийг харж байна. Дээрэс нь танаа энэ зам бол хөвсгөл явах зам дагуу ийм зам байна. Тэгэхээр манай нэвтрүүлэг дэлхийн монголчууд харна, цахимчууд харна, одоо монгол мөсгт амьдарч байгаа хүмүүс ч гэсэн харна. Тэгээ хин гэдэг айлд заавал буугаад мордох зам дагуу гэдэг айл. Тэгээ энэ хавийнхаа заавал үзэх ёстой байгалийн үзэсгэлэнтэй газрууд юу байна? Тэрийг хүмүүст ярьчих уу? Болно. Тэгэлгүй яах вэ тий. Тэр одоо дэлхийн монголчууд гэдгийг яа харахгүй манай энэгээр янз бүрийн хэлтэй устай янз бүрийн орны хүмүүс явж байгаа. Монголчуудыг маш их сонирхдаг, монголчуудын амьдралыг их сонирхдаг. Манайх зам дагуу болох дээр орж ирээд одоо Монгол айлд орё гэдэг гаднаас зөвшөөрөл аваад орж ирдэг. Гадаадын улсч бүгд тэгдэг. Тэгээ орж ирээд ингээд их сэтгэл өндөртэй сайхан тэгээд хүмүүс нь дахин ирэх тийм сонирхолтой болдог. Манайд буугаад мордорой хүмүүс тандж хэлэхгүй. Ерөнхийдөө манай монголчуудын занчгал байдаг. Дахиад ирээрэй л гэж хэлдэг. Тий? Тэгээд юу гэж дандаа аялаад дандаа л ирээд яах вэ? Тэгнэ манай монголын занчлаар ялгаа авахгүй буцаад ирнэ л гэж явцгаадаг. Тэгээд ер нь орны улсууд явдаг. Манай энэ бол яа харахгүй аялал жуулчлалын төв зам болчихлоо. Сайхан байна. Хэдэн жилийн дараа ирэхэд аялал жуулчлалын төв болчоод та бас бизнестэй болчоод өгөхгүй бахин аргагүй үзэгсэнд сайхан муутаг мэ ижил дөрмөлийн урсгалтай их олон таг мэ ичи цэнхэр хангай мэ анх ажил амьдралынхаа гарааг
модны үйлдвэрийг анх дөнгөж байгуулагдах үеэс тэндээс эхэлж ирсэн. Тэр үе эргэн дурсал. Иргэн дурсчод их сонирн байна. Одоо бол надад ажилласан байхгүй. Одоо 83 оны яг нэг хорооч төрөг байсан. Тэгээд гарч ирээд цэгийн төрөгтэй байж байгаа тэгэл. Өдөртөл ингэж явж байна. Тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс Одоо эргэж дурсвал ямар хүмүүстэй хамт тасангийн үйлдвэрт одоо цугаж ижсэн амьдарч байсан одоо найз нөхөд цугаж одоо ерөөсөө тасан сэнгэлийн модул сорын комбинатын автоматын жолооч байсан. Ер нь айгаа гашгаас үйлдвэрсэн тэр үед аваад ягвар нэртэй модны төлөвлөгөөгөө бийж норм би төлөвлөгөөгөө бийж 57 мад гарчээсэн. Тэр гарчээсэн. Тэгэл ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байсан. Одоо жаахан одоо энэ Шөөж Сүрэнбаатар гэж одоо Эрдэнэт байна. Миний шав. Тэгвэл тэдний сургууль явж байхдаа би нэг 64-тэй анхан жолоочдод тэгэл би одоо тэрэг барих сонирхолтой гэж шүн өдөргөл яан үржирэл миний тэрэг соёлын газрын модонд явж ингэж яасан. Одоо нэг гэсэн бэйти алтан гэртэй одоо намайг их хоолны нүргс Баатар болоо. Одоо дурс юм. Тэгээд одоо тэргээс давсан богоо байна. Одоо ерөөсөө амьд хотолж байгаас одоо бэтэрл бандаа өндөрнөс нугас. Тасан зингэл дашарвтан гэж байсан, дашарвтан даргасан өнгөрөө төглөө гэсэн. Тэгээд одоо тарж өрөөд одоо ер нь таних юм ерөөсөө яг зуураа ертөнцийн мөхөсөг үзэж шавтар гэжтэй байх. Ялгуунч байхгүй, өгшинч байхгүй. Одоо жинхэнэ одоо тасан зингэл одоо модууд хэмбинаад одоо ихлээл надад жинхэнэ ууг ажиллаж байсан гэхдээ одоо ер нь тэр одоо ихтэй л одоо амьд зэрүүнээс одоо ерөөсөө байхгүй болчиход. Зүгээр ингээд. Их уусан бол байгалийн үзэсгэлэнтэй юм сайхан газар. Энэ уулаа тгшээд энэ усныхаа хоёрт голынхаа дэргэдгээ энэ уул уснаа байх энэ чи хамгийн аз жаргал уу? Таны хамгийн аз жаргалтай мөч юу вэ? Ортодонос личэн сайхан байна яг гэдэг. Насигнас яадаг нэг дөрөв хүүхдтэй ганц хүүхдтэй ганц ирэхтэй байна гэдэг. Там төрөхтэй. Нэгөрөн хүргэнтэй дөрөв хүүхд. Хөгшөөдлөд нүдэлэн амьдлаач. Цайхан та 95 жилийн ойчин болоод удааг байна. Энэ ойгороо хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон дээр эрхэм хүндтэй шагналыг авчээ. Энэ мөчөд та юу бодож байсан? Юу вэ? Мадават хөшөлтөл ерөөсөө зөв хүмжээд шүү. Энэ шагнал бол сайхан байсан. Гүр тэр сайхан бата баярлах тагарцаа байсан. Тэгээ хамгийн амьдралаа чи хөөшөө гэдэг ч одоо ерөөсөө ялгүй юм баярлдаг. Ялгүй юм дугуйд хэцүү байж таарч. Тагарцаа байж. Ир сайхан нэг төрөөс ингэж харж өргөт их баярлж байсан. Энэ хамгийн амьдралын одоо өчнөө олон жил юм хийстэй чи үнэлсэн байна. Бас цаашдаа таныг эрүүл инг сайн сайхан яваасаа гэдгийг чи ерөөсөн шагнал байж таараа гэж бодож байна. Тийм учраас та минь биех чигээд эрүүл сайн сайхан байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр их уулын энэ олон ард түмэн таныг харж байгаа. Энэ шагналыг танд өгсөн минь зүв байжээ гэж бас харж байгаа шүү дээ. Бүгдөө телевизээр харж байгаа. Тэгэхээр би ер нь их уул суманда хийх ёстой юм хийжээ гэж ингэж өөр бахарах ёстой шагнал бол хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одон гэж бодож байна. Тийм учраас танд бас баяр хүргэж байна. Тэнгэрчтэн ингэж одоо орол агуу тасны үднэсэллоо нэгэдэн гэж жинээр нэг тавцгаан боллоо. Хоёрт үнэлжэн юм тэр энэ үдээд байна. Тэгээд төсгөлжин дэвчтгэн байна. Би өөрийнхөө бэр хөшөлтөө та сайхан ажил үтээсэн байна. Тэгжсэн. Юм хөл. Тэгээ алтан гац одон саяхан авч ирсэн бол одоо хөдөлмөрийн гавьяаны улаан төвн гэдэг чинь л
Энэ бол хамгийн хүндтэй Монголын томоохон одоо шагнал. Тэр болгон хүү аваад идэх шагнал та. Тийм учраас би ч бас танаар бахархаж байна. Ичсэто няни. Натяхан өдрөлг хаймагсмын өдрөлгөттэй баярлсан. Тэний баярлахад нэг амтхан их баярлсан. Ингээд бодож юу? Санаанд ороогүй байсан. Тэгэхээр энэ бол яа харахгүй их уул сумынхны ч гэсэн завханчуудад ч гэсэн бахархал болж байгаа гэдэгт би ч бас итгэлтэй байна. Ийм сайхан хангаад төрж өссөн юм чинь энэ сайхан хангаад чинь бас таныг төссөн байх гэж бодож байна. Тийм учраас та өмнө энэ ард түмнийхээ итгэл энэ хангаахаа сайхан боён заяагаар ийм сайхан шагнал авсан байж таараа шүү дээ. Тийм учраас таныг ахаад бас эрүүл инх сайн сайхан урт удаан насалж 100 насалж 6 дахиад тулаараа гэсэн ийм сайхан эрүүлтэй шагнал чинь тийм шагнал байсан гэдгийг та бас өөртөө болгоож ягаарэ. Та үр хүүхдээ үлдээч гэсэн ийм сайхан ажил хийж гисэн энэ өндөр шагналыг хүртсэн юм чинь таны үр хүүхдүүд чинь таны тэр гаргасан сүүн цагаан замаар замнах учраас санаа зовнох юм ерөөсөө байхгүй. Тэгээд энэ сайхан өндөр шагнал чинь таныг эрүүл инх урт удаан наслаараа тэгээд өмнөх тэр сайн сайхан юм чинь шагналсан ийм шагнал шүү дээ. Энэ шагналыг чи хүн болго аваад байдаг уу шагнал юм чинь. Яа бодсонаг мос тэрих бахацаа ихтэй. Тэгээд манай нэвтрүүлэг ийм насыгнаслаад өдөрөөд яатай юм яста ийм шагналыг хүртэн гэж нэг бас нэг тооч орносны хэрэгжээ. Тэгээд санаж явуулдаг. Бид хүүхдээ бахархаж чигс одоо яг хийнэ ч одоо сайхан дарагдав. Төрдөө үнэнч төрийнхөө сулдан залбирч явах юм бол бас сэтгэлэн зориулж явах юм бол эцэст нь ийм сайхан шагналыг хүртэж болдог гэж залуу юм ч гэсэн танаас үлгэр дуурайл авах байхаа гэж бодож байна. Тэгээ манай нэвтрүүлэг бол дэлхийн монголчуудын үздэг ийм нэвтрүүлэг. Та энэ сайхан монголчуудаа хандаж ерөөлийн сайхан үгэлэх үү? Это юу чөлтимэд бид одоо нэг юм үгэлбэж төрлөө ялуртаа насалтай сайхан амдэр атчиргастай сайхан амдэрсэл гэж одоо юу күлдэ яална хамгийн гол нь эрүүл инх байгаасай гэж ерөөж атчиргастай эрүүл инх уртаанаас амдэртэй ангаж төвшин явуулдаг одоо миний ерөөж өсөлтөө. Тийм тэгээд төрдөө үнэнч байх юм бол сэтгэл зүтгэлээ зориулах юм бол төр үнэлдэг юм шүү гэдгийг бас залуу үедээ хэлэх хэрэгтэй. Би одоо яг үеийн насыгнаслаад ингэж явж байгаа юм чинь. Өөртөө бахархаж явдгийг. Үгүй одоо би вэсэн тэр бас мэдээж ятаргатай би одоо 33 дээр ятаргаа болоод үгүй юм. Тэгээд яг төр түмэнд яг төвшөн одоо яг нэг ямар ч байсан нэг төр хаач үсмүний харддаг юм байна. Хайддаг юм байна. Тэгээд төр нүдгүй ш нүдтэй юм байна. Йоо тийм гарсан байх. Тэгээд ажиж явах хэрэгтэй яг тиймэрхүү л юм байна. Яа одоо тийм насыг насалчтай ч гэдэг бодож шүү дээ. Би одоо вэсэн 33 дээр ятаргаа болоод одоо нэг үлдээ тусангийн үлдээ ажиж явахдаа өдөржингөө ооёг төлөвлөгөө хийж өгч байгаа. Түчжсэн тэгээд одоо ингэж явж байгаа гэж бодоход. Үнэн цагаас итгэжээр одон түнтэй гэмгүй. Энэ төр хүн чигээр төрдөө төвшөө. Томоод доо сүндэг чосны гавьяас гэж боддог. Тиймэр нэвтрүүлэг Завхан аймгийн их уусам хоёрт тугаас та бүхэндээ хүрлээ. Энэ өвөө шиг, энэ буурай шиг төрдөө үнэнч байж сэтгэлэн зориулж энэ сайхан бүх амь амьдралаа төрдөө зориулдаг шиг энэ буурайгаас үлгэр жишээ аваасаа гэж залуусаасаа хүсэх байна. Нэвтрүүлэгч, хөтлөгч, доктор Жавцан Сүрэн та бүхэндээ дүгэн жимэр нэвтрүүлгийг хүргэж байна. Дөрмөний бичээр их олон тагмэ ичи зинхэрхэн гаймэ ичэн дөрмөний урсгалтай их олон тагмэ ичи зинхэрхэн гаймэ ичи зинхэрхэн гаймэ